Сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний өнөөдөр ярилцах сэдв бол барометралын нөөц удирдлага. За агуулгын хүрээнд барометралын нөөц гэж юу вэ? За барометралын нөөцийн төрлүүд, за мөн нөөцийн удирдлагын ерөнхий зарчмууд болоод нөөцийн удирдлагын загварын дагуу ямар зардлуудыг бид нар тооцдог тухай үзэж танилцахаар бэлтгэсэн байна. За барометралын нөөц гэдэгт та бидний мэдж байгаачлан байгууллагын нийлдэт системийн онолоор бол та нийлүүлэгч талаасаа түүхийд материал болон худалдаа авсан эд ангиуд мөн сэлбэг хэрэгсэл болон багаж хэрэгслүүдийн тусламжтайгаар үйлдвэрлэлийн процессыг эхлүүлдэг. За үйлдвэрлэлийн процесс руу ороод явж байгаа саяны эд ангиуд маань болохоор зэрэг тухайн хувиргалтынхаа үештэнд бол дуусаагүй үйлдвэрлэлийн төлөвт ороод явж байгаа гэсэн үг байна. За ингээд тухайн бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ маань дамжих ёстой бүх үе шат хамжлагаа дуусгасны үр дүнд эцсийн бүтээгдэхүүн болон бэлэн бүтээгдэхүүн мөн хаягдл болон гологдол гэсэн гарцууд гардаг гэдэг ойлголтын тухай бид бүхэн мэдж байгаа. Барометрийн нөөцийн удирдлагын тухай ойлголтын тэгвэл дан ганц манай үйлдвэрлэлийн процесстэй холбоотой ойлголт юм уу гэвэл үгүй. Өргөн зургаараа хараад үзэх юм бол бидний бэлтгэн нийлүүлэгч бол манай барометрийн нөөцийн чанар гэдэг ойлголттой бол тасралтгүй холбоотой оролцогч тал байдаг. Дэлгэцэн дээр харагдаж байгаачлан KFC брэндийн хувьд болохоор зэрэг 2018 онд нэгэн компанид ажил явуулсан FCK гэдэг нэртэй компанид ажил явуулсан. За үүний шалтгаан нь юу байсан бэ гэхээр 2018 онд KFC брендийн бэлтгэн нийлүүлэгчийн нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүссэнтэй холбоотой KFC брэнд түүхийд материалгүй болсон. Тэрнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь доголдсон, тасалсан. За ийм арга хэмжээ гарсан бахны. Тэгэхээр барометрийн нөөцийн удирдлагатай холбоотой ойлголтыг бид нэр ойлгохдоо дан ганц манай процесстэй холбоотой ойлголт биш юм байна. Өргөн утгаараа үйлчлүүлэгч болон хэрэглэгчдийн гарт эцсийн дүн дээрээ эцсийн бүтээгдэхүүн маань чанартай очиход хамгийн чухал зүйл болох бүх оролцогчдлууд болох бэлтгэн нийлүүлэгч болон зуучлагчд гээд эдгээр оролцогчдлууд дээр танаа материалын чанар гэдэг зүйл алдагдахгүй байх тал дээр бид нар бас давхар анхаарал хандуулж явж явах ёстой байдаг бахнэ гэсэн үг байна. Тэгвэл бид нар яагаад барометрийг ер нь нөөцлөөд байдаг вэ гэхээр энд харагдаж байгаа 7 шалтгааны дагуу за эхнийх нь мэдээж хэрэг үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах. Хэн тулд за хоёрдугаарт болохоор зэрэг мэдээж хэрэг эрэлттэй холбоотойгоор за удирдлагын шин чанартай бизнесүүд эсвэл баяр ёслолын шин чанартай эрэлтэнд нь өөрчлөлт ордог бизнесүүдийн хувьд болохоор зэрэг барометрийн нөөцийн удирдлагын тогтсон загварыг ашиглах нь төдийлөн оновчтой байхгүй байх тохиолдлууд гардаг. За гурав дахь нь болохоор зэрэг мэдээж хэрэг танаа дотоод зохион байгуулалт ямар үе шат дамжлагтай явж байгаа вэ гэдгээс хамаарат барометрал маань хизээ ямар хэмжээтэй хаана бэлэн байх ёстой вэ гэдэг ойлголт бол ялгаатай байдлаар тодорхойлогдчихэдэг. За мөн нөөц хөдлөлөөс хамгаалах. За та бүхэн мэдж байгаачлан за 2019 он 20 онд ковид цар тахал гарсантай холбоотойгоор хил хаасан. За үүнтэй холбоотойгоор манай их үйлдвэрлэгч байгууллагуудын хувьд зэрэг түүхийд материалын хомсдолд орсноос болоод үйлдвэрлэл зогссон за ийм үйл явдлууд болсон байгаа. Тэгэхээр энэ зүйлээс урьдчилан сэргийлэхийн тулд бид нэр зайлшгүй байлгах нөөц гэдэг ойлголтын тухай давхар судалдаг. За мөн захиалгын циклийн дагуу үйлдвэрлэлээ явуулах буюу нөөцийг хамгийн бөөнөр нь худалдаж авах, за хамгийн боломжит бага зардлыг ямар байлгах боломжтой байна вэ гэдэг дээр судалгаа шинжилгээнүүдийг хийх асуудал яригддаг. За мөн худалдаа авалтын гэрээгээрээ үнийн өсөлтөөс сэргийлэх боломж биднэрт байдаг гэсэн үг байна. За хамгийн сүүлийн үйл ажиллагаа нь болохоор зэрэг мэдээж хэрэг operation за хувиргалтын процесс маань тодорхой хугацааг шаардж идэг. Тэгэхээр энэ хугацаанд үйлдвэрлэлийн бүх үе шат дамжлагууд маань нөөцийн дутагдaltaгүй байх талаар нийтлэлээр нь өргөнөөр удирдах ийм ойлголтууд яригддаг учраас бид нар ерөнхийдөө барометрийг нөөцлөдгөө гэсэн үг байна. За тэгвэл нөөцийн удирдлагын асуудлын маань гол үр ашигтай байдал нь яг юун дээр хөндөгдөж идэг вэ гэхээр хоёр ойлголтон дээр очиж хөндөгддөг. Эхнийх нь яг ямар төрлийн нөөц танд хэрэгтэй байгаа. За тэгээ хичнээн хэмжээтэй байгаа юм бэ гэдгийг та тодорхойлох шаардлагатай болдог гэсэн үг. За үүнтэй холбоотойгоор бид нар нөөцийн цэвэр хэрэгцээ болон нийт хэрэгцээ гэдэг ойлголтын тухай ярьдаг. За бид нарт одоо жишээ нь сарын эрэлт маань 100 байхад агуулгад маань 20 бүтээгдэхүүн байх юм бол нийт хэрэгцээ маань 100, цэвэр хэрэгцээ маань 80 бүтээгдэхүүн байна гэхээр бид нар бол хэрэгцээгээ тодорхойлох ойлголт гардаг. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор мэдээж хэрэг маш сайн алдаагүй, доголдолгүй тооллогын систем, бүртгэлийн систем гэдэг зүйл байгууллагатаа хөгжүүлэх шаардлагатай болж байдаг. Үүн дээрээ тооллого дээрээ үндэслээд бид нар ямар шийдвэрийг гаргадаг юм гэхээр хичнээн хэмжээгээр ямар давтамжтайгаар ямар байгууллагаас судалдаж авах вэ гэдэг рүү шийдвэр гаргадаг. За тэгэхээр үндсэн ийм хоёр асуудлыг ямар байдлаар зохион байгуулж байгаагаас нөөцийн удирдлага маань хэр зэрэг үр ашигтай байгаа вэ гэдгийг бид нар тодорхойлох боломжтой байдаг юм байна. За тэгвэл яг үр дүнтэйгээр бид нар барометралаа удирдах гинүү үгүй юу гэдэг дээр 5 ойлголтын тухай авч үздэг. Эхнийх нь болохоор зэрэг таны гар дээр байгаа болон захиалгаар авж байгаа барометралын бүртгэлийн систем чинь хэр зэрэг
найдвартай байна вэ? Алдаагүй үнэн зөв бүртгэж чадж гин үү? Гологдол хаягдлыг бүртгэлдээ оруулж тооцож чадж гин үү гэдэг тухай ойлголтыг авч үздэг. За хоёрт нь болохоор зэрэг мэдээж хэрэг улирал болон за ямар нэгэн онцгой үйл явдлаас хамаарсан эрэлтийн таамаглалыг та алдаагүй гаргаж чадж гин үгүй юу гэдэг дээр тооцооллыг хийх шаардлагатай болдог бол гурав дахь нь мэдээж хэрэг захиалгын гэрээ гэдэг зүйлээс хамаарат захиалсан бараа бүтээгдэхүүн маань яг одоо захиалаад бидний гар дээр шууд ирдэггүй шүү дээ. Тэгэхээр та хизээ захиалаад хэдэн хоногийн дараа таны гар дээр ирэх вэ гэдгийг та нөөцийн удирдлага дээрээ зөв тохируулга хийж оруулж чадсан байна уугүй гэдэг ойлголтыг ярьдаг. За дөрөвт болохоор зэрэг мэдээж хэрэг бараа материалыг нөөцлж байгаатай холбоотой хадгалтын зардал. За захиалгын зардал мөн хомсдол гэдэг зүйл үүсвэл түүнийг хэрхэн удирдах гинэ гэдэг танай байгууллагын дотоод системийн тухай асуудлыг авч үздэг. За хамгийн сүүлийнх нь болохоор зэрэг бараа материалаа бид нэр оновчтой ангилж чадж гинэ үгүй юу гэдэг дээр яригддаг гэсэн үг байна. За бид бүгдийн сайн мэддэг үндэсний дотоодын үйлдвэрлэгч Апу компани маань бүрэн автоматжсан агуулгыг бол үйл ажиллагаанд ашигладаг. За тухайн агуулгатай ямар системийг ашигладаг гэхээр бараа материалыг ангилдаг ABC гэдэг системийг ашигладаг байгаа. За энэ нь цаанаа юуны тухай ярьж байгаа вэ гэхээр A төрлийн нөөц гэдэг нь таны хувьд байнгын эрэлт хэрэгцээтэй байдаг маш их хэмжээгээр ойрхон давтамжтай ашиглагддаг нөөцүүдийг хэлдэг бол B-ийн дундаж хэмжээтэй C нь бол цөөн хэмжээгээр ашиглагддаг нөөцүүдийн тухай ойлголтыг ярьдаг гэсэн үг. Энэний цаана ямар ойлголтыг бид нэр ярьж байна гэхээр та A хэмжээний нөөцийг ойр ойрхон авч ашигладаг учраас бараа материалын үрэлтийг хийхдээ гарт ойр байдлаар өрөх тухай ойлголт. За C материалын нөөцийг харьцангуй цөөн давтамжтай бага хэмжээгээр ашигладаг учраас ер нь бол үрэлт хийхдээ A нөөцтэй харьцуулахад харьцангуй хол байршуулах боломжтой байдлаар зохион байгуулалтыг хийдэг гэсэн. За энэ нь бараа материалын нөөцийн удирдлагын хувьд процессын дарааллыг багасгах, хугацааг богиносгох гэсэн давуу талуудыг бий болгож идэг учраас танаа дотооддоо ашиглаж байгаа нөөцийн систем маань өөрөө ямар онцлогтой вэ гэдгийг бас дахиж нэг бодолцож үзэх шаардлагатай болдог байна. За эдгээр 5 ойлголтыг үр ашигтай хангахын цаана бид нэр 5 ялгаатай зардлын тухай ойлголтыг авч үздэг байгаа. За эхний ойлголт нь бол мэдээж хэрэг худалдаа авалтын зардал буюу түүхийд материалын тооноос хамааралтайгаар шууд хувьсах хэмжээгээр гарч авдаг тэр зардлыг хэлж байгаа гэсэн үг байна. За хоёр дахь нь хадгалтын зардал буюу та нэгж бүтээгдэхүүнийг тухайлсан нэг хугацаанд хадгалахад хэдийн хэмжээний зардал гарч байгаа вэ гэдэгтэй холбоотой ойлголтыг авч үздэг. За энэ ойлголтод бид нэмэлтээр хадгалттай холбоотой хүүгийн зардал, даатгалын зардал, за мөн татвар болон илэгдэл, хорогдол, за буруу хадгалтаас үүсэж байгаа хорогдлуудын зардлыг бас бид энд оролцуулж ойлгодог ийм ойлголт байна. За 3 дахь ойлголт нь юу вэ гэх юм бол захиалгын зардал буюу бараа материалыг захиалах, хүлээж авахтай холбоотой гарч байгаа зардлуудыг ойлгодог. За энд болохоор мэдээж хэрэг та одоо байгаа нөөцийн хэмжээн дээрээ суйрлаад ямар хэмжээтэй захиалах шаардлагатай вэ гэдэг тооцооллыг хийхэд орж байгаа бүх төрлийн зардлуудыг ойлгодог гэсэн үг. За нэмэлтээр ирсэн барааг шалгахтай холбоотой чанарын шалгалтын зардлууд, за мөн түр хадгалах газарт шилжүүлж байгаатай холбоотой дамжин өнгөрөх цэгүүд танаа нөгөө логистикийн бодлогууд ямар байгаа вэ гэдэгтэй хамаарат энэ бүх процессыг танаа гар дээр ирэхдээ хэдийн хэмжээний зардлыг гаргаж байгаа вэ гэдгийг тооцох шаардлага гардаг гэсэн үг байна. За үүний араас бас нэг гардаг зардал нь тохируулгын зардал. За тохируулгын зардал гэдэг дээр бид нар юуг ойлгож байгаа вэ гэхээр энэ нь та гаднаас бараа материалыг худалдаж авдаг биш, өөрөө өөрийнхөө түүхийн эд материалыг үйлдвэрлэдэг үед бараа материалын үйлдвэрлэлтэй холбоотой өөрсдийнхөө тоног төхөөрөмж дээр өөрчлөлт тохируулах хийж байгаа тэр зардлыг бид нар ойлгодог байна. За хамгийн сүүлд нь хомсдлын зардал гэдэг ойлголтыг авч үздэг. Хомсдлын зардал гэдэг маань бидний мэддгээр алдагдсан боломжийн зардал гэдэг эдийн засгийн ойлголттой нэлийн төстэй ойлголт байгаа. За энд юу хэлж байгаа вэ гэхээр таны үйлдвэрлэж байгаа хүчин чадал маань өөрөө эрэлтээ хангаж чадахгүй байгаа тохиолдолд та бүгд маань хэдийн хэмжээний хохирлыг хүлээж байгаа вэ гэдгийг ер нь бол тооцсон энэ зардлыг хэлдэг гэсэн үг байна. Тэгэхээр эрэлттэйгээ уялдуулж үйлдвэрлэлээ явуулахтай холбоотой алдагдсан боломжийн зардлыг ер нь бол хомсдлын зардал гэж та бүхэн маань ойлгох боломжтой байх нэ. За эдгээр зардлуудыг хооронд нь нэгтгсэн нэг ойлголт болгож базаж үздэгний загвар байдаг нь бараа материалын нөөцийн удирдлагын загвар. За энэ загварт бид нар юуг авч үздэг вэ гэхээр энэхүү загвараар бид бүхэн бараа материалын хэрэглээ болон эрэлтийг графикын байдлаар дүрслэх, мөн давхар хяналт тавих боломжийг бид нарт олгож идэггүй гэж байна. За энд харагдаж байгаачлан энд нөөцийн хэрэглээний шугам болон нэг удаагийн татаа авалтын нөөцийн хэмжээ, мөн T үсгээр тэмдэглэсэн байгаа. Захиалга хоорондын хугацаа гэдэг ойлголтуудын хамаарлыг авч үздэг. За нэмэлтээр бид нарт өмнө ярьсан ойлголтуудтайгаа холбоод аюулгүй нөөц, заавал байшгүй байлгах нөөцийн хэмжээ гэдэг ойлголтуудыг орж үздэг гэсэн үг байна. За та бүгдийн харж байгаачлан энэ улбар шар цэгээр тэмдэглэсэн байгаа R үсэг маань болохоор бидний дахин захиалгын цэг буюу бид нар нөөцгүйдэлтэй нүүр тулгархаасаа өмнө захиалгыг дахин хийх ёстой байдаг тэр цэгийг хэлж байгаа гэсэн үг. За R цэг дээр та захиалга хийж амжихгүй тохиолдолд юу үүсдэг вэ гэхээр жишээ нь таны бэлтгэн нийлүүлэгч танд
захиалга өгснөөс хойш 7 хоногийн дараа бараа материалыг нь хүргэж ирдэг байлаа гэхэд та 7 хоногийн өмнө захиалга өгөх буюу тухайн 7 хоногийн хэмжээнд ашиглагдах нөөцийг гар дээрээ заавал авч үлдэх шаардлагатай. А хэрвээ тухайн нөөц маань хомсдолтой байх юм бол та эрэлтээ хангаж чадахгүй байх нөхцөл байдал гэдэг зүйлийг үүсдэг. За энэтэй холбоотойгоор бид нарт яг захиалга хоорондын хугацаанаас гадна хүлээлгийн хугацаа гэдэг зүйлийг тооцох шаардлагатай болго гэсэн байна. Энэ бүх ойлголтуудыг нэгтгээд аваад үзэх юм бол за бид нарт өмнө ярьсан 5 төрлийн зардлыг нэгтгээд томьёонд орлуулад үзэх юм бол хамгийн түрүүнд бидэнд гардаг зүйл нь юу вэ гэхээр захиалгатай холбоотой зардлууд гардаг. За захиалгын зардлыг тооцохдоо бид нар яаж тооцдог вэ гэхээр тухайн жилийнхаа эрэлт, за эсвэл тухайн улирлынхаа эрэлтийг за нэг удаа захиалж байгаа захиалгынхаа тоо хэмжээнд хуваагаад за гарч ирсэн тоогоо бид нар нэг удаа захиалгын зардлаараа үржүүлж өгдөг гэсэн үг. За тэгэхээр захиалгын зардал нь ерөнхийдөө тогтмол шинж чанартай байдаг. Нийт дүнгээрээ тогтмол нэгжийн хувьд хувьсах шинж чанартай байдаг учраас за энэ зардлыг бол маш уян хатан удирдах шаардлагатай бид нарт тулгарч идэг байгаа. За хоёр дахь төрлийн зардал нь захиалаад бидний гар дээр бүрэн бүтэн хүрээд ирчихсэн байгаа бараа материалаа за яг чанар стандартын дагуу аюулгүй хадгалагтай холбоотой хадгалтын зардлууд гардаг. За хадгалтын зардал маань та бүгдийг мэдж байгаачлан түрээс за мөн бусад чанарын хяналттай холбоотой зардлууд ордог. За энэ зардлыг бид нэр тооцохдоо яаж тооцдог вэ гэхээр тухайн хугацаанд захиалж авч байгаа нэг удаагийнхаа захиалгын хэмжээг нэгжид ногдох хадгалтын зардлаар үржүүлээд хоёр тувааж тооцдог гэсэн үг. За яг энэ томьёоны цаана явж байгаа ойлголт нь яг хаанаас гарч ирж байгаа вэ гэвэл энэхүү график дээр харагдаж байгаачлан тухайн гурвалжингийн талбайгаар ер нь бол яадаг вэ гэхээр хадгалтын зардал маань илэрхийлэгддэг гэсэн үг байна. За яагаад вэ гэхээр бид нар тухайлсан нэг нөөцийг захиалж аваад тухайн захиалгын хугацааны дагуу тогтмол дүнгээр хоригдуулалт хийж идэг буюу тогтмол дүнгээр үйлдвэрлэл рүү оруулаад за тухайн түүхий эд материал маань дуусаагүй үйлдвэрлэл эцсийн бүтээгдэхүүн гэсэн төлөвүүдэд шилжиж явдагтай холбоотойгоор яг энэ гурвалжингийн талбайг олох зарчмаар ер нь бол бид нар хадгалтын зардал гэдэг зүйлийг тооцдог байна. Энэ хоёр зардал маань нийлбэр дүнгээрээ хамгийн бага байх буюу нийт зардал маань хамгийн бага байх тэр боломжит хувилбарыг бид нар ер нь бол бараа материалын нөөцийн удирдлага дээр үргэлж эрэлхийлж идэг байгаа. За тэгвэл тухайн цэгийг бид нар яаж олдог вэ гэхээр EOQ буюу за яг оновчтой захиалгын тоо хэмжээ гэдэг томьёогоор олдог байна. Энэ дээр үндэслээд бидний дараагийн тооцдог зүйл болохоор зэрэг та бараа материалыг захиалахдаа ямар бараа материал, ямар шинж чанартай бараа материалыг ямар давтамжтай захиалж байгаа вэ гэдэгтэй холбоотой тооцоолуудыг давхар хийдэг гэсэн үг байна. За эдгээр нийт зардал маань яг аль цэг дээр хамгийн оновчтой байдаг вэ гэхээр ер нь бол захиалгын зардал болон хадгалтын зардал хоёр маань тэнцэж явах тэр цэг маань бидний захиалгын нийт зардал хамгийн бага байх захиалгын оновчтой тоо хэмжээг тодорхойлж идэг тэр цэг байдаг гэсэн үг байна. Тэгэхээр та бүхэн маань энэ томьёоны тусламжтайгаар юу хийх боломжтой вэ гэхээр нэг удаа захиалга хийхдээ хэдийн хэмжээгээр захиалвал танаа байгууллагын бараа материалтай холбоотой зардал боломжит хамгийн доод түвшинд очих боломжтой вэ гэдгийг тооцох боломжтой болж байна гэсэн үг байна. Эдгээр ойлголтуудаас гадна бидний зайлшгүй авч үзэх ёстой нэг зүйл байдаг нь юу вэ гэхээр аюулгүй нөөц гэдэг ойлголтын тухай авч үзэх шаардлагатай байдаг. За аюулгүй нөөц гэдгийг өөрөөр бид нэр зайлшгүй байлгах нөөцийн хэмжээ гэж хэлдэг гэсэн үг. За аюулгүй нөөцийн зорилго нь яг юу байдаг вэ гэхээр ер нь бол нөөц хүтлээс хамгаалах буюу за гинтийн эрэлтийн өөрчлөлт эсвэл гинтийн байдлаар бараа материал ямар нэгэн байдлаар эвдрэлтэй, гэмтэлтэй ирсэн тохиолдолд за тухайн үед үйлдвэрлэлийг ямар нэгэн байдлаар доголдуулахгүй тулд ашигладаг. За энэ нөөцийн хэмжээг бид нар аюулгүй нөөц гэж тооцдог байна. Жишээ нь та бүгд өмнө дурдсанчлан ковид цар тахлын үед хөл хориод тогтоосонтой холбоотойгоор импорт буюу за гаднаас дотгошоо орж ирэх бараа материалын нийлүүлэлт гэдэг зүйл зогссон. Тэр үед байгууллагууд маань үйлдвэрлэлээ тодорхой хэмжээнд тасралтгүй явуулахад тусалсан нэг зүйл нь юу вэ гэхээр тэдний гар дээрээ нөөцлөжсөн байсан бэлэн нөөц буюу аюулгүй нөөц гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр энэ нөөцийг ямар хэмжээгээр тооцох вэ гэдгийг та бүхэн маань өөрсдийн үйл ажиллагааныхаа чиглэл болон онцлогоос хамааруулаад ялгаатай байдлаар тодорхойлж авах шаардлагатай байдаг. Харьцангуй хадгалтын хугацаа багатай, эсвэл нөгөө хадгалах горим илүү хүндрэлтэй, хадгалахад төвөгтэй нөөцүүдийг удирдахад бол аюулгүй нөөцийн ер нь аль болгох байлахгүй байх тал дээр анхаардаг. Яагаад гэхээр аюулгүй нөөц маань өөрөө цаанаа давхар зардлуудыг бас агуулад явждаг гэсэн үг. Гар дээрээ их хэмжээний нөөцийг ашиглах нь мэдээж хэрэг хадгалтын буруу горимтой холбоотой танд гологдол болон хаягдлын зардлыг чинь нэмэгдүүлэх магадaltaй. Мөн дээрэс нь зайталбаатай холбоотой түрээсийн зардлыг чинь давхар нэмэгдүүлэх магадaltaй байдаг учраас ямар төвшөнд барих ёстой вэ гэдэг дээрээ байгууллага болгон дотоод журмаараа зохицуулт хийж өгөх шаардлагатай байдаг байна. Ингээд нэгтгээд харах юм бол бид бүгдийн өнөөдрийн үтсэн сэдв юу вэ гэхээр бараа материалын нөөцийн удирдлага гэдэг маань өөрөө дан ганц компани дотоод үйл ажиллагаатай холбоотой процесс биш буюу за нийлүүлэгч талаасаа бид бүхэн хангамжийн материал гэдэг зүйлийг авч яадаг. Тэгэхээр манай бүтээтгүүн
эцсийн хэрэглэгчийн гар дээр очихдоо ямар нэгэн хаягдлахгүй, гологдлгүй, эвдэрлэхгүй, гэмтэлгүй байх үндсэн нөхцөл нь болохоор зэрэг нийлүүлэлтийн гинжин хэлхий гэдэг ойлголтыг бүхлээр нь үр дүнтэй удирдах тухай ойлголтыг авч үздэг. За тэрний нэг жижиг хэсэг болох бараа материалын нөөц буюу дотооддоо байгаа нөөцөдтэй холбоотой зардлыг хэрхэн удирдах тухай авч үзсэн байна. За нийлүүлэгч талаас бид нар хангамж байдлаар түүхийд материалыг аваад түүнийгээ бид нар үйлдвэрлэл болон үйлчилгээнийхээ орц болон ашиглаж байгаа. Үүнийгээ бид нар хувиргалтын горимлоо оруулаад дуусаагүй үйлдвэрлэл төлөвч шилжүүлнэ. За хувиргалт маань дуусаад гарц болоод эцсийн бүтээгдэхүүн болоод гардаг. За гарцаа бид нар хоёр ангиллаад байгаа. Анх дахь гарц буюу яг бэлэн болцсон байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ маань хоёр дахь гарц болох илэгдэл, гологдол, хаягдал гэдэг ойлголтын тухай бид нар энд бас давхар ярьдаг гэсэн үг. Тэгэхээр мэдээч хэрэг эцсийн бүтээгдэхүүн маань хэрэглэгчийн гар дээр за гарцаасаа зуучлагчдаар дамжаад, борлуулагчдаар дамжаад хэрэглэгчдээр очиж байгаа буюу гадаад болон дотоод орчны юм тасралтгүй харилцаа холбоон дээр суурилж идэг ийм ойлголт байдаг. За тэгэхээр бараа материалын нөөцийн удирдлага маань өөрөө дан ганц зардлын тухай ойлголтоос гадна хэрэглэгчийн сэтгэл ханамжтай холбогдох талаас чанарын тухай ойлголтуудыг давхар агуулад явж идэг. За үүнтэй холбоотойгоор танах ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор MNS болон ISO гэх мэтчлэн олон улсын болон дотоодын стандартуудын дагуу шаардлага хангасан түүхийд материалыг үйлдвэрлэлтэд ашиглах гэдэг анхан шатны суурь шаардлагууд бас үүнээс урган гарч ирж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр дан ганц зардлын тухай ойлголтоос гадна та ямар төрлийн бараа материалыг үйлдвэрлэлтэд ашиглаж байгаа нь эргээд та хэрэглэгчдэд хэдийн хэмжээний үн цэнийг өгч чадж байгаа вэ гэдэгтэй шууд холбоотой ийм ойлголт байдаг. Тэгэхээр энэ бүх эргэх холбооны хооронд хамгийн үр ашигтай байдлаар бараа материалаа удирдахдаа таны ашиглаж болох хамгийн суурь ойлголт болох нийт зардлыг ямар үед хамгийн бага байдлаар тооцох боломжтой вэ гэдгийг бид өмнө дурдсан бараа материалын нөөцийн удирдлагын загвар гэсэн загварын дагуу тооцоолох боломжтой байх нэ. Хэдийн энд энгийн хэлбэрхаан хоёр томьёо харуулсан юм шиг боловч цаанаа захиалгын зардал маань өөрөө танаа үйл ажиллагаанаас хамаарат хэдэн төрлийн үе шатыг дамжиж байгаа вэ гэдгээс хамаарат нэгдүгээрт ялгаатай байдлаар тодорхойлогдно. Хоёрдугаарт мэдээж хэрэг нэгжид ногдох хадгалтын зардал гэдэг маань өөрөө танаа агуулгын хүчин чадал, агуулгын горим ямар байгаа вэ? Мөн ямар онцлогтой нөөцийг та хадгалж байгаа вэ гэдгээс хамаарат хадгалтын зардал гэдэг зүйл маань өөрөө ялгаатай байдлаар тооцогдож явдаг гэсэн үг байна. Ингээд нэгтгээд харах юм бол бараа материалын нөөцийн удирдлага маань өргөн зургаараа нийлүүлэгч талаас эцсийн хэрэглэгч тал хүртэлх процесс донд та үн цэнийг ямар байдлаар бий болгож байгаа тэр үн цэнийг бий болгохдоо хэдийн хэмжээний зардлыг ямар байдлаар бараа материалтай хуваарлаж байгаа вэ гэдэг ойлголтыг авч үздэг ойлголт байх нэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.